Ингээд дэлгэцэн дээр миний суралцгын дизайнер AI буюу Джеймс харагдаж байна. Ингээд энд бид юуг чухалчлах ёстой вэ гэхээр нэгдүгээр миний одоо энэ Джейм бол ямар яг үндсэн чиг үүргийн дагуу ажиллах ёстой юм буюу introduction дээрээ нэлээд энэ чиг үүргийг нь бичиж өгөх ёстой байдгийн. За энэ болохоор нэг их ингээ харагдаж байгаа боловч энэ бол дахин ингээд нэмээд хөгжүүлээд авах юм боломжтой байдаг шүү. Тэгэхээр энэ тодорхойлтын дагуу тухайн Джеймс маань ажилтдаг учраас манай тодорхойлт илүү чанартай, илүү сайн байвал бидэнд буюу надад илүү туслах, зөвлөгч байх боломж нь нэмэгддэг гэсэн үг. Дараачих нь болохоор Knowledge дээр бол нэг 10 PDF файл ордог. За тэгээд нэг PDF файлын хэмжээ бол хэдж байсан болно. Харин тоо нь бол нэг James дээр 10 байдаг. За тэгээд энэ 10 файл маань бол илүү чанартай файлын сан байх ёстой. Яагаад вэ гэхээр миний энэ зөвлөгч James бол яг энэ файлын сангаас үндсэн мэдээллүүдээ авч бидэнд зөвлөгч байгаа учраас энэ сан дээр бол нэлээд үр дүнтэй, чанартай, сайн файлын одоо сангуудыг үүсгэх нь чухал байдаг. За тэгээд энэ Format for James дээрээ ингээд бид prompt-уудаа бичиж өгч болно. Жишээ нь одоо бий байж болох уу гэхээр 12 дугаар ангийн сонгон судлах ангид заадаг эргэлтийн динамик гэсэн сэдвийн хүрээнд инерци момент гэдэг хичээлийг би үзэгдэл суурилсан суралцгуугаар ч юм уу эсвэл ингээд шинжлэх ухааны арга барилаар яаж сурагч төвтэйгээр зааж болох юм сонирхолтой сургалтын төлөвөө боловсруулад өгөөч гэж хүсвэл манай энэ суралцгын дизайнер AI бол мэдээж боловсруулж өгнө. Тэгээд би тэрийг нь өөрийнхөө одоо арга зүйдэр усгаад өөрийнхөө суралцчдын онцлог тохируулаад ингээд хичээлээ үр дүнтэй явуулах юм бүрэн боломж бол нэгдэлттэй байдаг. Амжилт хүсье.